Монгол Улсын төсөв үндэсний аюулгүй байдлын үүсэл баримтлалд нийцэж байгаа хэсэг талаар 15 жил ёс төдий дүгнэлт гаргасан. Энэ дээр наривчлсан зохицуулт, шалгуур үзүүлэлтийг нь тодорхой болгох дээр ажил хиймээр байна гэж хэлжсэн. За гэсэн. Дараа 8 сарын 28-ны өдөр асуулга явуулсан. Энэ дээр ерөөсөө ингэ шийдвэр гарахгүй байгаа. Тэр энэ Монгол Улсын төсвийн эренбийг зөв томьёолох, Монгол хүний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх цаашлаад Монгол Улсын хөгжил дэвшилтэй холбоотой асуудал дээр төсөв сэтгэлийн хөдлөлд автсан, улс төрсөн байж болохгүй байх. Түүнийг нь хангах гол зүйл бол энэ шалгуур үзүүлэлт юм байна. Энэ ажил нь яагаад явагдсан уу? Энэ одоо төсвөдөр хийгдсэн үү гэдгийг хариулмаар байна. Нэг, хоёрдугаарт ажлын хэсгийн дараагаас төсвийн байнгын орон дараагаас сухад энэ урсгал зардлыг 6-аас 12.8% бууруулад тэгээд энэ тоног төхөөрөмжийн зардлыг 50% бууруулад гээд ингэхдээ бол багш шимж эмнэлгийн байгууллагын ажиллагч төрийн өмчийн эрдэм шилгээний хүрээлэнгийн ажилтны цалин ахмад насны болон халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхтэй холбоотой асуудал байгаа. Тэр одоо ер нь ингээд онцгойгийнхэн ч гэдэг юм уу, ер нь ингээд бус талбай хаагч нар бас л тэгэл дотроо бодож байгаа шүү дээ. За ажил хайж ижил энэ асуудал явах юм байна гэж. Тэр энэ асуудал дээр засаг заавал нэг одоо нэг юм гал унтрах маягаар төр зуур биш. Ер нь энэ урт хугацаанд энийг яаж зөв Монгол Улсын өрсөлдөх чадварыг ахиулсан байдлаар шийдэх юм бэ? Нэг. Хоёрдугаарт нөгөө нэг олон учир сайдын яриадаг төрийн өмчт компани одоо ач холбогдолгүй үр ашиггүй ажиллаад байгаа, татаас аваад ажиллаад байгаа зүйлүүдийг цомгох нь тэдгэрийн ажилтны цалинг нь болохоор 3 дахин бууруулна эдэр гэдэг юм чи явж байгаа юм уу? Ер нь бол бид ингээд төсөв ярихдаа дараа жилийн төсвийн хүрээ тэрний дараа жил рүү шилжих төсвийн төсөөлөл ярихдаа энийг тийм судалгаатай сэтгэл хөдлөлөөс ангиж шийдмээр байгаа юм аа. Тэгэхгүй болохоор нэг юм дуйлан шууган болж ээж за тэгээд одоо олон нийтийн санаа бодолд тохируулах байдлаар энэ асуудлыг авч үзэх нь бол Монгол Улсын хөгжилд их тийм он төвчтэй зүйл биш. За дараа нь учир сайдаас асуумаар байгаа юм. 5 жилийн хөгжлийн хөтөлбөргээ гараад ирсэн. Тэнгүүд одоо энэ 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй маань энэ одоо бидний хилцэж байгаа асуудал ер нь хэр уялдаж байгаа юм. Дахиад 5 жилийн туршид бид нар одоо ингээд гал унтрах маягаар явмааргүй байгаа байхгүй. Хүйтэн локкоор судалгаан дээр суурилсан байдлаар тэгээд энэ одоо дэлхийн нийтийн эдийн засаг бүс нутгийн нөхцөл байдлын асуудал дээрэс нь энэ одоо Монгол улсад гол валют авчирж байгаа стратегийн бүтээтгүүнүүд түүний үнийн хэлбэлзэл ингээд Монгол улсын өрсөлдөх чадвар төвчж болох зардлаа хамгийн бага түвшинд нь төвчээд тэгээд нийгэмд үр өгөөж авчрах энэ боловсрол эрүүл мэндийн салбараа яаж зөв одоо үе шаттайгаар хатуу болон зөөлөн дэд бүтцийг нь ахиулж хүчдэх юм бэ гэдэг дээр энэ төсөв чинь урт хугацаанд бодлогын зөв шийдэл олсон юм уу? Энэ учир сайд энэ дээр хариулмаар нь байхгүй бол сангийн сайд энэ дээр нь хариулах байх гэж бодож байна. За нэг 40 секунд үлдэж байгаа. Би энд нэг зүйлийг бол хэлмээр санагдаад байна. Сайн зураг гишүүн Улсын хурлын нэр бүхийн гишүүн удаа дараалж муул бол баруун хойдлын хар авахаа гэдэг шиг энэ ардсан ам руу асуудлыг нэлзах юм аа. Монгол улсын иргэн хүн үндсэн хуулиараа шашин шүтлэг, нас хүйс, арьс өнгө, мэдлэг боловсрол, нийгмийн гарал угсаа үйл харгалзаж байгаа суугаа газар орондоо, эх орондоо эзэн байж төрийн бодлогын үр шимийг хүртэж явах ёстой. Гэтэл одоо сүүлдээ ардсан намын гишүүдийн төсөв байдлаар олон удаа яриад иргэдэд буруу төрөгдөл үүсгэж байгаа. Ийм хариуцлага зүйлийг төрийн өндөр албан тушаалтан хэлж болохгүй гэдгийг сан. За, асуурын гайн үеийн гишүүн асуултанд хариулъя. За, надтай холбоотойгоор цалин тэтгэврийн асуудлыг асууж шиг болоо гэж ойлгох тийм. Яг энэ ер нь бол бидний төрийн албан агчдын цалингийн энэ бүтэц тогтолцоо, энэ урамшуулсан систем нь яг тэр нэг нэгдсэн нэг хуулиар явахгүй болвол салбар болон тусдаа хууль яваад за энэ жил одоо яг энэ боловсролын салбар ямар асуудал үүссэн гэхээр үндсэн цалин 30%, гүйцэтгэлийн нэмгэлүүд нь 70% байгаа байхгүй. За тэгэнгүүт залуу багш нар нөгөө 30%-ийн тэр үндсэн цалин буюу айгүй маш бага хэмжээтэй цалин аваад гэсэн. Тэрнээс үүдэл энэ асуудлууд үүсчихсэн байхгүй. Тэгэхээр бидний ууг нь бол одоо энэ цалинтай холбоотой асуудал, тэтгэвртэй холбоотой асуудлууд энийг бид нар хаврын чуулганаар эрцэн орчныг сайжруулахар бол хаврын чуулгандаа хийгээд за тэгээ жилийн төлөвөөгөө батлаад үүнтэй уялдаж уг нь 9 сарын 1-нд төсөв орж ирмээр байна. Сая бол одоо нөгөө хаврын чуулганаар бидний эрцэн орчинтой холбоотой асуудлуудаа шийдэж чадахгүй байсараа л ингээл салбар дээр галаар авчиж байгаа.
Тэгэхээр одоо бол бидний төсвөө баталсныхан дараа эх жилийн одоо хаврын чуулганаар энэ сайн яригдж байгаа цалин дэвтэртэй холбоотой асуудлуудыг эрх зүйн орчныг шинтгэх хийх ёстой. Яг салбарын хувьд одоо галт хамгаалагч одоо онцгой байдлын яаж цалинжих уу, ямар нэмэгдэл авах уу? За багш нарын цалинг бол одоо тэр гүйцэтгэлийн үнэлгээг нь 30% нь авчрах, үндсэн цалингийн 70% авчрах гэдэг энэ шинтгэлүүдээ бид нар энэ хаврын чуулганы хугацаанд хийж иж тэрийг жилийн төлгөөд уялдуулаад тэгээд төсөвтөө явахгүй болохгүй. Нэгдүгээр асуу. Хоёрдугаар асуу яг энэ төсвийн хууль болон төсвийн дэгийн хууль дээр нэг хоёр том асуудал үүсчихэд байгаа. Ямар асуудал үүсчинэ гэхээр одоо хуулийн зөрчилдөө санал хураалт хийгдэж за тэрэн дээр ингээд төсөв тавиад санал хураачдаг. Тэгээд тэр чинь нөгөө яг жишээ бид нар төсөв батлаад явуучвал хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй асуудал үүснэ. Нэгдүгээр асуулт. Тэгэхээр хуулийн зөрчилдөө асуудал дээр санал хураалт хийхгүй байх энэ эрхийг нь хуралдаан даргалагчид өгөхгүй бол бусад хууль дээр болдгийн мөртлөө зөвхөн төсвийн хууль дээр тийм боломж нь байдаг. За дэгийн хууль дээр мөн ялгаа авахгүй байнгын хорон дээр дэмжигдээгүй саналыг чуулган дээр босгох тэр босхийг нь өндөр болгож өгөхгүй бол зарим нэг саналууд бол үндсэндээ Монгол улсын эдийн засгийг сүрүүлэх хэмжээний саналууд хураагдсан шүү дээ. Тэр бол одоо өнөөдөр бодитоор л ярихгүй болохгүй. За тэгээд тэрийг ингээ хураал одоо асуудлыг шийдэхээр лааз ярьдаг, хулгаач гэж дууддаг. Одоо ингээд бид нар бүгдээрээ л гэрч шүү дээ. Энэ чуулганд тэгэн сууж байгаа бүхэл гişүүд энийг гэрчлээ сууж байна. За. Скватер Эрдэнэ бол гишүүн нэмж тодруулъя. Асуурынгаа гишүүнэ. Лааз ярьсан ч байтугай, Пошиг ярьсан ч байтугай, Йонкс ярьсан ч байтугай бид нар эмзэглэж болохгүй ажил хийж байгаа. Зөвхөн танд нэг өгөх одоо санал гэх юм уу зөвлөгөө байгаад байгаа нь миний саяны хэлсэн яриан дотор нэг чухал юм байгаад байгаа маа. Өөрөөр хэлбэл төсвийн ирэмбийг тогтоохдоо тэр одоо үндэсний аюулгүй байдлын үжил баримтлал гэдэг зүйл чинь зөвхөн одоо Монгол улсын тусгаар тогтнол бүр эрхт байдал батлан хамгаалах бодлого ус биш байхгүй. Энэ бол нөгөө хүн төвтэй байх Монгол улсын иргэн хүн эрүүл аюулгүй орчинд амьд явах эрхээ баталгаатай эдлэх бөгөөд түүнийх нь баталгааг төр хангах гэсэн зохицуулт байгаа даа. Тийм учраас одоо бид нар ингээд нэг төсөв ярихаар ямар нэгэн өнгө ярьдаг биш. Яг тэр ирэмб ярьдаг байхад энэ маш чухал байгаа даа маа. Тэр утгаараа бол энэ жил амжсангүй. Тэр утгаараа бол дараа жил бас энэ асуудал дээр гарахад энэ үндэсний аюулгүй байдлын үжил баримтлалд уялдуулсан энэ хэмжих үзүүлэлт буюу шалгуур үзүүлэлтийг гаргаарай гэж хэлмээр байгаа. Тэгж чадах юм бол олон хэрүүл, олон намчархал улс төржилд хаагдах боломжтой байна гэдгийг тэмдэглэж. За, одоо цагаан хүүгийн мөнх хот